Төвийн алжаавас алжаатгаа ахуй төрмөн бу алдартгаа бүтэн биемэн зовбос зовтгаа бүрэн улс минь бу зовтгаа бүртөө чамын удам хэмээх нэгдүгээр бүлэг. Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн бүрт чам даамарлан хамт тэнгис талайг гатамж ирээд онон мөрнийх бурхан халдан ууланд нутаглаж бат цагаан хэмээх хөвөнийг төрүүлжээ. Бат цагааны хөвөн тамчин хөвөн хорчаар мэргэн хорчаар мэргэний хөвөн уучин буурлын хөвөн салхачуугийн хөвөн их нүдэнгийн хөвөн шин сачийн хөвөн харчуугийн хөвөн баржигтай мэргэний гэргийн монголжин га түүнээс төрсөн хүү торголжин баян борогчин га гэргийтэй боролтой соёлбий гэдэг залуу зарцтай дайр бор хоёр хүлэг мөртэй өлгөө торголжин баяны хөвөн дуваа сахар добоо мэргэн хоёр өлгөө магнетом ганц нүдтэй гурван нүдгийн газрыг харах үлгөө тэртээ хол тэнгэрийн хаяанд нүүдэл иргэний дотор тэрэгний мохолгийн өмнө нэгэн сайхан охин сууж явна. Хэрвээ хүний гэргий болоогүй бол добон мэргэн дүү чамд гойж гэргий болгосоо. Добон мэргэн нүүдэл төрч охиныг үзвээс үнэхэрийн алдартай гоо сайхан охин бөгөөд хүний гэргий болоогүй нэр нь Алангаа гинэ. Добон мэргэн Алангаа хоёрын гэрэлсэн ёс ийм бүлгөө. Алангаа добон мэргэн дэрээд бүгнүтэй бэлгнүтэй гэдэг нэртэй хоёр хөвгүнийг төрүүллээ. Тэгж байтал добон мэргэн үгүй болов. Бөгөөд гэрийн дотор малэг баягуудаа үгийн зарцаас өөр эр хөнгөө атан бухаадаг бухтаа салж бодон чирмөхгийг төрүүлвэ. Алангагийн тавхууд хисталтоо бидний хоёр төрлийн эр хүмүүгүй атал энэ горгийг төрүүлв. Эдлав зарцын хүүхэд гэж хэмээн маргах үлгөө.
Та таван хөвөн миний нэгэн хөвлөөс төрсөн босоо. Ганцаар салбал нижгээд сум мэд. Та нар ээвэ нэг тэгвэс энэ баглсан сумд хиндэж хялбар үлдээлтэн. Энэ баглсан сумд хиндэж хялбар үлдээлтэн. Энэ баглсан сумд хиндэж хялбар үлдээлтэн. Борогтс тоологдох атал энд юу хийж суун гээд гол дайрт годил сүлд орогшин хулмар явж өхүүлгүй амьдрал амьдрий гэж онон мөрөн рүү зорж чадваа. Монголын нууц тавчаан.